Аялын тойрог нэвтрүүлэг одоо бид урд шөнө Сян хотод хоноод одоо бидний өглөө ингээд 8 цаг 15-аас бидний суусан галт хэрэг маань ингээд хөдлөөд Лууян гэдэг хот руу явж байна. За бид чухам ягаад Лууян гэдэг хотыг сонгосон юм бэ гэхээр Лууянаас бид нар цаашаа дамжаад Дүмпэн гэдэг хятадын нэгэн жижигхэн хөдөөний хотод очино. За энэ Дүмпэнээс бид цаашаа хятадын тулааны урлагийн одоо Кумпугийн одоо хөгжлийн төв гэж одоо нэрлэгддэг. Одоо Шаолын сүм дээр үзэгч та бүхэнтэйгээ тэндээс уулзах болно. Бид нар одоо анх удаага хятадын хурдан галт хэрэгэнд ингээд сууж байна. Энэ бас их хамгийн сүүлийн үеийн технологиор одоо хийгдэж байгаа хятадын хурдан галт хэрэг юм байна. Сая бидэнд ингээд үүсгэхэд яг онгоцонд сууж байгаа юм шиг сэтгэл төрж байна. Галт хэрэг маань одоо сая тийшээгээ харж байхад хурд нь 240-50 км-ийн хооронд ирнэ одоохондоо хурд авцсан явж байна. Одоо хуучин вагонд суугаад явах юм бол 7 цаг орчим явдаг газрыг одоо бид нар 2 цаг 3 минут яваад очих юм шиг байна. Ямар ч байсан нэг ийм сайхан вагоноор ингээд яваад хүрээд ирлээ. Дуусгаа байлаа. Бимбагтэр нийлээ хад явдал тоолж иж ингээд Шаолиндаа хүрээд ирлээ. За бид нар тээврийн тавчаа маягийн нэг тийм газар л бас нэлээд зовж иж бас нэг олж ирсэн. Гэхдээ хамгийн гол нь хятад хүмүүсийн нэг онцлог ямар онцлогтой байна гэхээр англи хэл ерөөсөө мэдэхгүй. Жишээлбэл бид нар газрын зурган дээр маш сайн ажиллах шаардлагатай байна. Одоо жишээлбэл одоо дан хятад хэл дээр газрын зураг бас олохоор бид нар өөрсдөө ойлгохгүй. Дан англи хэл дээр газрын зураг болохоор хятадууд бас ойлгохгүй. Тэгэхээр ерөөсөө англи хятад ийм хавсарсан газрын зурагтай бид нар явахгүй бол ерөөсөө энэ дээрээ ерөөсөө ямар ч одоо арга байхгүй. А гэтэл бид нар сая явж байгаад энэ Шаолны бас нэг жижигхэн ламтай тааралдаад за энэ лам бас надад ийм жижигхэн одоо эрх надад бэлгэлсэн. Ер нь бидэнтэй таарсан лам нар яагаад ч юм бэ бидэрт бас их сайн хандаад байна. Таарахаар л ерөөсөө бэлэг өгөөд байдаг. Тэгээ одоо энэ хүнийг бас дагаад энэ хүн тэгтээ бас юу англи хэл мэдэхгүй. Тэгтээ бид нар Шаолны явна гэд хэлсэн. Намайг дагаа явчихаа гэж хэлсэн. За тэгээ Шаолын хийд дээр ерөнхийдөө одоо ингээ хүрээд ирчихлээ. Ийшээгээ маш ойрхон гэж хэлж байна. За монголчуудаа хэлэхэд бас яг цэвэр одоо бор зүрхээрээ наашаага ингээд Шаолын явна гэх юм бол бас нэлээд хэцүү. Хэрвээ бас яг нарийн ийшээгээ аялыг гэх юм бол бас бид бүхэнтэй бас холбогдоод бас нарийн зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар ч бас эхний ээлжинд бид нэр буудалтаа сайхан төхнөөд тэгээ маргааш өглөө үзэгч та бүхэндээ Шаолны тухай одоо нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хүрэх болно. Тэгээ өнөөдөр бол яг цаг агарын хувьд бол бас сайхан байна. Гадаа нэмэх 15-20 орчим градусын дулаан. Одоо ийм сайхан хавар хамсгаатай үед хүрээд ирлээ. Данга манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монерэ дадлал компанийнхаа ингээд бяцхан Google-тэйг бас бэлэг болгож өгье. Баяа. Air Express компанийнхаа маргааг бэлгэе. Good luck to you. Аялын тойрог нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ Хятадын уламжлалт за Шаолны Кумпугийн өлгийн нутаг болох Хятадын Хэнэ мужийн Дүмпэн хотод орших Шаолны сүмийг үзүүлэх гэж байна. Шаолны сүм хэдэн сүм уулын
одоо салбар 7 уулын нэг болох шав ууланд оршдог бөгөөд одоо лин гэдэг үг нь одоо ой мод гэсэн утгатай. Манай тоолын 5 дугаар зуунд буюу одоо их тан улсын үед байгуулагдсан одоо энэ шаавлангийн хийд нь 2010 онд ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн байдаг. За өдгөө шаавлын хийд нь Хятадын болон дэлхий дахинд алдаршсан Хятадын бие хамгаалах тулааны урлагийг сурталчлан дэлгэрүүлэн заах одоо төв болсон төдийгүй аялал жуулчлалын одоо гол бүс нутаг болж хөгжсөн байдаг. За одоогийн байдлаар шаавлын хийд нь одоо тэр үеийн одоо түүхэн уламжилт соёлоо одоо хадгалж үлдсэн одоо үнэхээр сайхан болсон боловч Хятадын одоо засгийн газраас аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүндээ маш их анхаарсны үр дүнд шаавлын хийд нь Хятадын зах зээл дээр одоо өөрсдийнхөө үн цаасыг гаргасан байдаг. За энэ нь үнэхээр одоо шаавлын хийд нь одоо Хятадын одоо аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж байгаа боловч одоо зарим байдлаар орон нутгийн иргэд болон Хятадын зэн буддизмыг одоо шүтдэг олон сая одоо бишрэгчдийн хувьд бас энэ хандлагад бас дургуутсах байдал үүссэн гэж одоо хэлж болно. Саяхан Хятад одоо хэвлэгдсэн одоо энэ талаар бичсэн нийтлэлүүд дотор одоо Будда мөнгөн дуртай юу гэсэн одоо нийтлэлээр одоо эндгээр одоо шашны үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдүүд нь яг үнэн сүсэгтэндээ хандахгүй зөвхөн эдийн засгийн одоо хөшүүрэг маягаар ингэж ажиллаж байгаа нь босод хүмүүст таалагдахгүй байгаа гэж бичсэн байдаг. За одоо бүгдээр ингээ шаавлын хийд рүүгээ эргээд орё. За шаавлын хийдийн одоо шаавлын хийд гэсэн энэ ханзыг хожим Чин улсын хаан инх хамглан одоо өөрийн гараар бичсэн юм түүхтэй. За та бидний ирсэн шаавлын сүм болохоор за 1700 гаруй жилийн одоо Хятадын буддын шашны түүхийг одоо үзүүлсэн ийм сайхан газар юм байна. За би бас та бүхэндээ энэ шаавлын хийдийн үүсэл гарлыг бас тайлбарж өгье. За манай эртний 495 онд одоо Омордын Вя улсын Шаомэн гэдэг хааны тушаалаар энтхээс ирсэн буддын шашны лам Батоо зориулж энэ шаавлын хийдийг бол барьсан байдаг. За Батоо шаавлын хийдэд байхдаа маш олон одоо шавнарт одоо буддын шашны ном сургаалыг зааж одоо энд байсан түүхтэй. За үүнээс хойш улмаар 32 жилийн дараа бас энтгээс ирсэн лам Бодь Дарма гэдэг лам анх энд ирж Хятадын Чам буддизм буюу одоо Зэн буддизмын сургаалыг анх энд айлцснаар Хятад Зэн буддизм үүссэн түүхтэй. Бодь Дарма олон шавнартай Бурхны ном сургаал Зэн буддизмыг заахын зэрэгцээгээр олон цагийн бясалгалдаа бас биеийн төрддөг байсныг Бодь Дарма багш анзаараад шавнырынхаа биеийг чирэгжүүлэхэд маш олон дасгал сургалтыг зааж өгч одоо энэ нь улмаар шаавлын хийдийн тулааны урлаг хөгжих одоо түүхэн үндэс тавигдсан гэж ярьдаг. За хожим нь шаавлын хийд түүхэн хөгжлийнхаа явцад буддын шашны сургаалаас гадна Хятадын кунфугийн хөгжлийн одоо гол үндэс болсон гэж одоо энэ түүхэн судлаачид ярьдаг.
Та бидний ирсэн газар болохоор Shaolin хийдийн лам нарын одоо бэлтгэл хийдэг байсан өөрөө. Ерөөсөө энд ингээд ирсэн маш их сайхан сэтгэл хөдлөж байна. Хүүхэд ахуй цагтаа одоо 1970-д оны хүүхдүүд залуучуудын хувьд бид нар Shaolin сүмийн тухай маш олон киног үзчихсэн. Тухайн үеийнхаа Оросын сувгаар гарч ирсэн энэ Shaolin сүмийг одоо ингээд үзээ явж хахад сайхан санагдаж байна. Ер нь бидний үеийн хүүхэд залуучуудын дунд Хятадын тулааны урлагаар хичээлж нэр тулаанчлахыг одоо хүсдэггүй хүүхэд байхгүй байсан. Мэдээж одоо үед бол бас хүүхэд залуучуудын одоо мөрөөдөл одоо ондоо өөрчлөгдсөн байх л да. Одоо энд хүрээд ирээд бодит байдлыг харж байхад тухайн үеийн Shaolin лам нар бэлтгэлээ хийжсэн чулуун шална гэхэд яг бэлтгэлийнх нь ингээ ормоор ингээ хохоочсон байж байна. Shaolin хийд яг хөгжлийнхаа үед бол 3000 гаруй лам энд бэлтгэл хийж ирсэн. Одоо ийм түүхтэй. Ер нь Хятадын түүхэнд маш олон төр тус одоо оршин тогтнож ирсэн. Тэр үед бол Shaolin хийдийн лам нар улс орныхаа дотоод одоо бүрэн бүтэн байдлын төлөө бас дайшлагдаж одоо тэмцэжсэн түүхтэй. Чин улсын үед бол Shaolin хийд маш олон удаа сүйтгэгдчихсэн түүхтэй. Чин улсын одоо эсрэг маш олон бослог самууныг тулааны урлагийн мастерууд Shaolin-ы лам нар одоо удирж ирсэн тийм түүхтэй байдаг. За хамгийн сүүлд 1928 онд Хятадын цэргийн эрхтэн Сүү Жанжны цэргүүд Shaolin сүмийг бол шатааж 40 хоногийн турш одоо Shaolin сүм гард автаж хамаг үнэтэй зэнтэй түүхийн дурсгал зүйлүүд устсан байдаг. За тэгээ сүүлийн үед Хятадын засгийн газраас энэ Shaolin сүмийг сэргээн босгоход онцгой анхаарч аялал жуулчлалын олон зэрэглэлийн хамгийн дээд буюу 5А зэрэглэлд бол хамруулж түүхэн дурсгалд одоо ховор зүйлийн нэгэнд бол оруулж тооцсон байдаг. Shaolin сүмийн бол эргэн тойронд одоо маш сайхан олон янзын мод ургасан цэцэг жимс дэлгэрсэн сайхан газар байна. Shaolin сүмийн газрыг авсан түүхэн их сонин. Тухайн үедээ Хятадын Тан улс бол хөгжлийнхаа хамгийн өндөр оргил байж ах үед Тан улсад зэвсэгт самуун бослого гараад манай эртний 7-оос 10 дугаар зууны үед Хятадын Тан улсын үед маш олон бослого тэмцэл бол гарч ирсэн түүхтэй. Тэр үед Тан улсын хаан Ли бослого тэмцэлд бол өртөж нэлээд хүнд байдалтай байж хахад Shaolin-ы 13 эрлэг дайчин лам одоо олон зуун цэргүүдтэй тулалдан ялж одоо Ли хааныг аварсан түүхтэй байдаг. За тэгээ үүний дараахан Ли хаан эргэж одоо хаан ширээндээ суугаад улмаар тэр гавьяа байгуулсан лам нарыг шагнаад маш их хэмжээний алт эрдэнэсийн том газар нутгийг Shaolin лам нарт одоо бэлгэлснээр Shaolin хэд одоо цэцгэлэн мандах их үндэс болсон гэж үздэг. Miko Япон ресторан эрхэм таны таалалд нийцсэн дээд зэрэглэлийн 5 дахь тансаг орчинд Япон үндэсний онцлог шинжийг шингээсэн сашими, ролл, суши, терияки гээд олон янзын тансаг зоогийг мастер тоогооч Миндэгийн гараас амтлаарай. Дээд уруулдаа хүргэмгүй, дэрэгдэх хүндээ амсууламгүй гайхалтай амт. Miko Япон ресторан. Манай хаяг Жука үйлчилгээний төвийн баруун талд. Үндэсний брэнд Хаан суудар. Жолооч бидний итгэл тань. Үндэсний брэнд Хаан суудар. Хамгийн боломж төвнийг санал болгож чадах харилцагчдынхаа тэлийг даах найрсаг хамт олон 5 тухтай орчинд таныг өгтөж авах онгоцны
Билетийн касс. Air Express амжилт агуулan нисээрэй. 100% таны хувьд хэр үнэлэмж вэ? Хямд үнийн баталгаа 100%, нөхөн төлбөр 100%, шуурхай үйлчилгээ 100%, сэтгэл ханамж 100%. 100% хизээч 80% орлож чадахгүй. Тэрч байтугай 99% ч орлож чадахгүй. Харин энэ бол 100%. Бид хамгийн бага хураамжаар 100% нөхөн төлбөр олох. Таны санхүүгийн аюулгүй бүс Монред даатгал. Гэртээ суугаад Америкаас хүснээ захиалахад хамгийн хурдан шуурхагаар ирдэг. Америкийн аль ч сайтаас бараагаа сонгоод мауса хөдлөхөд л боллоо. Энгийн зүйл өөрөө агуу хүртээмжтэй байдаг. Энэ бол Бид Монгол. Бид Монгол Экспресс гэрээсээ гаралгүй Америкт шопинг хийцгээе. Таны арьсыг мартахын аргагүй зөөлөн боловрай болгоно. Шүүслэх тоорын чившүүлэгч тос нь арьсыг мэдэгдэхүйц зөөлөн болгодог гэдэгт итгээрэй. Та үнийг хизээч мартахгүй. Үнэхээр мартахын аргагүй зөөлөн арьс. За элийн тойрог нэвтрүүлгийн хамт олон Шаолин хий дээр ингээ аялаа явж байна. За одоо бид нэр болохоор Шаолин хийдийн одоо бага сургууль болон ахлах сургууль, донд сургуулийн хүүхдийн тоглолтыг үзэх гээд ингээд бүлээгээ сууж байна. За тэгээ ерөнхийдөө танхимд одоо энэ тоглолт болохоор өдөрт одоо 3-4 удаа тоглолдог. Шаолин хийдийн одоо тулааны урлагийн одоо хятадын бие хамгаалах гүмпүгийн маш олон үзүүлбэрүүдийг бас таймлаж одоо үзэгчтэй хүргэдэг. Сэрэгчилсэн одоо тоглолт гэж хэлж болохоор тэгээ ямар ч байсан хэдүүлээ хүлээж байгаа энэ тоглолтыг бол үзье. Одоо үзэгч та бүхэндээ Шаолин хийдийн гүмпүгийн талаар бас ойлголт өгье. Хятадын бие хамгаалах урлаг болох уушур нь бол дотроо маш олон төрөл одоо урсгалтай хөгжиж ирсэн байдаг. За үүний хамгийн том одоо хоёр урсгал нь Шаолин гүмпү болон уудан гүмпү гэж одоо хэлж болно. За хятадын умар зүгийн нутгаар буюу хойд хэсгээр Шаолин гүмпү маш сайн одоо хөгжсөн байдаг бол уудан гүмпү нь өмнөд нутаг буюу урд хэсгээр илүү хөгжсөн байдаг. Хоёулаа одоо хөгжлийнхээ хувьд ондоо цаг үедээ хамаарах боловч шашны үндсэн дууг сурвалжтай холбоотой гэж одоо хүмүүс ярьдаг. За Шаолин гүмпү нь буддын шашинтай холбогдож одоо хөгжсөн байдаг бол уудан гүмпү нь хятадын эртний даогийн шашинтай холбоотой хөгжиж ирсэн байдаг. Гэхдээ Шаолин сум нь зөвхөн гар тулаан биш, үүнтэйгээ улбаатайгаар мод, сэлэм, жад, хос сава мод, дүүгүр мөн байгалийн элдв зүйлийг одоо ашиглаж хэрхэн одоо бие хамгаалах уу, хэрхэн тулдах уу зэрэг маш олон зүйлийг одоо эзэмшиж одоо бие хамгаалах урлагийг хөгжүүлж ирсэн. Одоо нэг бүхэл одоо цогц урлаг болтлоо хөгжсөн гэж одоо хэлж болно. 其中少林刀法刚劲有力，气势雄浑，又被称为法心之本。现在大家看到的是双软兵器的展示，九节双鞭。凌雄风。 在此，弟子们向大家致以最诚挚的谢意和最美好的祝福，祝您身体健康。 Шаолин сүмд одоо шавлын сууж одоо хичээлж байгаа лам нар өндөр уулан дээр гарч одоо байгалийн сайханд дасгал сургууль хийж явах явцдаа жигүүртэн шуу болон ан амьтад одоо хэрхэн нисч одоо бие хамгаалж хоорондоо тулдаж байгаа зэрэг одоо байдлыг олон жилийн туршид ажиглан судалж баяжуулсаар Шаолингийн гүмпүгийн үндсэн одоо техник, зогсолт, байрлал, одоо хэм маяг зэргийг бол гаргасан гэж үздэг. Тухайлбал бар, могой, тогруу, сарамгчин, одоо хүрэлцгэн маш олон амьтдын одоо бие хамгаалах байдлыг одоо ажиглаж одоо энэ олон хэм маягийг гаргасан байдаг.
与手法当中，相信大家不难看出，他为大家展示的是急如闪电的少林蛇拳。The Snake Ball。这是少林象棋器械中最具代表性的猴棍 ，The Monkey Stick。这位弟子将拳法与器械完美结合，向大家展示了他攀爬跳跃灵敏的身法。 拳又称蛤蟆功，是少林寺72功法之一，也是内取外重的功法。 少林象形拳。好，再次感谢这位弟子的精彩。 Дөрвөн зүг найман зөвхөст шурун хайхадаан дөмөн түүхийн ихэн угчаад эгшиглэн өгүүлэгч алдар дуртын дууч Монгол улсын урлагийн гавьяас үтгэлтэн солийн соодлын Хүмин хаан дуулж яваа бол урдын дууны цомог өвс соёл их түүхэн дээдлэгч эрхэм таны оюуны хойморт сэтгэлийн сонор болж цочилж байна. Хүмин хаан дуулж яваа болоо. Домпнара компани манайх бүгд найрамдах Солонгос улсын Дэво маркийн хүн даацын машин механизмыг борлуулахаас гадна сэлбэг хэрэгсэл болон даацын дугнуудыг худалдааж байна. Манай хаяг 32-ийн торгоос Дэнжин банкны хугацаанд байрлаж байна. Харилцагчны дугаар 7011 1060 9191 4752 9903 2643 Домпнара компани. Сайн байна уу? Та өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг тод өнгө дур булан байдлаар сурталчилмаар байна уу? Тэгвэл бид танд туслахад бэлэн байна. Олон нийтийн медиа сурталчилгааны чиглэлээр BRB компани Монголд хамгийн өргөн сүлжээг хамардаг бөгөөд Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй бизнесийн 70 гаруй аж ахуйн нэгжүүдэд 100 орчим мэдээ дэлгэцийг байршуулад байна. Бид тань амжилтыг хавцрах болно. Мико Япон ресторан эрхэм таны таалалд нийцсэн дээд зэрэглэлийн 5 тух тансаг орчинд олон янзын тансаг зоогийг мастер тоогооч Мэндээгийн гараас амтлаарай. Мико Япон ресторан. Тэр энэ байна. Энэ миний хүү тэр хааны дүрд үнэхээр гарамга тоглож байгаа биз? Гэхдээ илүү гарамга нь миний хонгорхон сахиусан тэнгэрэл байна да. Харин чиний хүүхэд юу болсон юм бэ? Тэр чулуу болсон. Оо! Шинэ виза Пайсис гайхамшигтай цав цагаан тунгалаг талцыг хувцсан чингэн өгч гялалдсан цагаан болно. Үндэсний брэнд хаан суудал. Жолооч бидний итгэл тань. Үндэсний брэнд хаан суудал. Домпнара компани манайх бүгд найрамдах Солонгос улсын Дэво маркийн хүн даацын машин механизмыг борлуулахаас гадна сэлбэг хэрэгсэл болон даацын дугнуудыг худалдааж байна. Манай хаяг 32-ийн торгоос Дэнжин банкны хугацаанд байрлаж байна. Харилцагчны дугаар 7011 1060 9191 4752 9903 2643 Домпнара компани. Одоо үзэгч та бүхэндээ бидэнд тохиолдсон хамгийн хөгжилтэй явдлыг үзүүлэх гэж байна. За энэ юу вэ гэхээр энэ Шаолингийн сүмд ирсэн гадны дотны жуулчдыг өөрсдийг нь оруулж тоглуулдаг. Шаолингийн хийдийн сургагч шавнартай хамтарсан үзүүлэх тоглолтууд байдаг. Энэ тоглолтын дээр бас би оролцож бас өөрийнхөө бас бяцхан авиасыг бас нээсэн ийм сонин тоглолт болсон. Ингээ үзэгч та бүхэнд үзүүлье. 可以 follow your teacher。身体反转，双腿反转。OK， 我们好，接下来我们一起来看一下第2位朋友表现如何。可见双臂下第2位朋友表现如何？可见双臂开臂。
上步外开脚，好，还不错。再次上步打腿。来，这位朋友，您不用紧张，可以放松一点，可以仔细观察。独特。双掌前推，右腿蹬直，后扫腿就是侧卧。注意身体保持侧卧。同样是仰躺在地，打挺起身。这些动作呢，确实需要你的掌声最为热烈，好吗？好，首先是我们第1位学习蛇拳的这位朋友，好，掌声呢非常热烈。接下来是我们第2位学习虎拳的这位朋友，他的掌声在哪里呢？好，最后呢，让我们用掌声请出最后一位学习鹰拳的这位朋友。朋友们，从大家的掌声当中呢，我能够明显的判断出来，应该是我们第1位朋友得到的掌声呢最为热烈。好，那我们就把今天的国宝之星给第1位的玩的开心，谢谢2位，有请。Okay, please for your moment, I will. Okay, this is a composition for you. Thank you. This is Papa. Okay, have a nice day. 朋友们，同样我们也非常感谢在场。 За саяга би самсргүй явж байгаад энэ шаулын хийдийн одоо хүүхдүүдийн үзүүлэлт тоглолтод нэг бисээ оролцлоо. Тэгээд би нэг актер мундаг байж чадаагүй. Гэхдээ надад ийм шаулны үзүүлэлт тоглолтын ингээд DVD бас надад өглөө. Тэгээд сая би надад бас хичээл заасан багштайгаа уулзах гээд орсон чинь манай багш бас нэлээд ядарсан байж. Тэгээд жоохон амарч байгаад энэ бас хүүхдүүдтэй эргээд бас уулзъя. За бид ингээд сая шаулын сүмийн бас сурагч одоо ахлах сургууль болон бага сургууль, дунд сургуулийн хүүхдүүдийн нэгдсэн тоглолтыг үзлээ. Тоглолтын ардталт бас хүүхдүүд ингээд сууж байна. Бүгдээрээ бас актер стил үзүүлж ирсэн. За энэ хүүхдийг сая манайхаа үзэгчид харсан баха. Маш мундаг үзүүлбэр үзүүлж ирсэн. Тэгээд багцаагаар энэ шаулны сүм хийдийг ингээд тойроод одоо хятадын Кунпугийн сургууль, Уушуугийн дунд сургууль, Уушуугийн коллеж, Уушуугийн их сургууль. За дээрэс нь шаулын хийдийн одоо энэ сүм маш олон одоо оюутан хүүхдүүдийг одоо сургадаг юм байна. За багцаагаар 30 мянган оюутантай багш ажилчтайгаа нэлээ 30 гаруй мянган оюутан байдаг. Энд сурдаг. Тэгээ хамгийн гол нь энэ сургуулийнх нь бахархал яг юундэ гэхээр эдний сургуулиас гарсан одоо олимпийн аварга одоо төв дэлхийн тэмцээнд оролцож байгаа улсуудын ингээд тооцоход 268 хүн амжилт гаргасан байдаг. За мөн нийт хятад даяар нийтдээ 569 хүмүүс одоо энд сургуулиас төрж гарсан улсууд гэдэг эдгээр өөрсдөө бахархаж ярьдаг. 2008 оны олимп, 2012 оны олимп, за Гуанчжоугийн одоо Азийн наадам гэдэг маш олон тэмцээнээс одоо эдгээр одоо хүүхдүүд энэ сургуулийг төгссөн залуучууд ингээд өндөр амжилт гаргасан байдаг. За хамгийн нэг харамсалтай юм нь эднэртэй бас ингээд энэ оюутан залуучуудтай хүүхдүүдтэй бас хэл нэвтрэлцэх гэсэн ерөөсөө ямар ч хэл нэвтрэлцэх боломж байсангүй. Тэгээ ямар ч байсан энэ хүүхдүүдтэй бас жижигхэн бэлэг гардуулъя. За тэгээ манай нэвтрүүлгийн ивент эцэгч Төвшинжин гэдэг компани хамгаалгааг одоо энэ файл сармагчингийн одоо хэв маягаар маш сайн одоо сая тоглосон тайзан дээр ялангуяа үзэгчдийн одоо хайрыг маш ихээр татсан хүүхэд байна. За бид Монгол Экспресс гэдэг Америк нэгдсэн улсаас одоо бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг энэ компанийнхаа малгайг бэлгэлье. Тэгээ манай Monero Datrol компани бяцхан гэдэг бэлэг баё. Окей. Баё. За тэгээ энэ хүүхдүүд маань ер нь тэгээ сургуулийн нөхцөл байдлын хувьд бол ерөөсөө л бүр 7-8 настайгаас эхлээл хичээлдэг. За зарим их эцгүүд бол хүүхдээ бас бүр багаас нь хичээлүүлдэг. За шаууланд их эцгүүд ягаад хүүхдүүдийг сургаж байгаа юм бэ гэхээр маш олон учир шалтгаантай байна. Нэгдүгээрт одоо хүүхдийг багаас нь маш их хүмүүжилтэй одоо биеийг нь даалгаж одоо төлөвшүүлэхэд маш их нөлөөтэй гэж одоо ярьдаг. За ялангуяа хятадууд нэг гэр бүл нэг хүүхэд гэсэн бодлого болмаас ер нь хятад гэр бүл ихэвчлэн нэг хүүхэдтэй байдаг. Тийм учраас зарим хүүхдүүд болохоор нэгөөсөндөө 6 хүн дээр одоо эрхлэлдэг гэж одоо ярьдаг. Одоо аавынхын талын өвөө эмээ хоёр нь ээжийн талын аав ээж гэдэг ингээд 2 өвөө 2 эмээ. Тэгээ өөрийнхөө аав ээж хоёр гэх нийтдээ 6 хүний одоо хайр халамжинд хятад хүүхдүүд одоо бөмбөрдөг гэж одоо хэлж байна. Тэгээ сүүлийн үед бас хятад хүүхдүүд ерөнхийдөө маш их ирэх болсон.
одоо хятад хүмүүс бас хэлдэг хүүхдүүдээ бас маш ихээр эрхлүүлээд хүмүүжүүлэхийн зэрэгцээгээр бас ингээд шауулн хийдэд сургаж одоо багаас нь төлөвшүүлэх тал дээр маш их амжилттай ажиллаж идэг. Сая бид нар хэд чинь одоо энэ хүүхдүүд сая энийг энэ одоо хүнд одоо ширэм юм уу да. Сая энийг бас толгой дээрээ хагалж үзүүлсэн. 头开方法，非常多人introduce something after 踏空。He will bring the steel plates with his hand. хамгийн гайхамшигтай үзүүлбэр нь тэр шилийг ингэж нэвтэлж хадаа шидэд шилийг нэвтэлж одоо шаар хагалсан үзүүлбэр үзүүлж ирсэн. 从而使该部位产生。非常漂亮，提高技球。 Энэ хүүхдүүд ерөөсө багасаа том баг гэлтгүүл ерөөсөө циркийн үзүүлбэрийг ер нь маш сайн үзүүлж чадж байна. Бахархах сэтгэл төрж байна. Ерөөсөө л хар багасаа энэ компьютерийн сургуулаар одоо хүмүүжиж одоо улмаар эднэрийн одоо ганц одоо мөрөөдөл нь гэхээр яг сургуулаа төгсөөд хятадын одоо нэрийг төлөөлөө дэлхийд дахинд оролцох одоо ийм ирээдүйн тамирч одоо энд бэлтгэгддэг юм байна. За мэдээж яг сургуулийн доторх нөхцөл байдал зарим зураг авалтыг бол эдгээр бол гадны хүмүүсээр бол ахуулдаггүй. Одоо яагаад гэхээр одоо хүүхдүүдийг шахах тал дээр хятадын сургууль бас нэлээд хатуу гэж одоо ярьдаг. Одоо энэ дотор байсан усууд ч гэсэн хэлж ирсэн нарийн одоо бэлтгэл сургуулийн зургийг бол ахуулдаггүй. Маш одоо нарийн дэгтэй байдаг. За бидний хувьд болохоор саяны тоглолтын артлын тайз руу ороод энэ хүүхдүүдтэй бас ингээд зураг авахулсан юм аа. Өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэнд хятадын кунфугийн төв болох Шаолингаар аялууллаа. Дараагийн дугаараар бид Шаолингийн тулааны урлагийн Дэгиэс болон хөшигний ардах нууц гэж хэлж болохоор Шаолингийн сургуулийн олон гайхамшигтай зүйлийг үзүүлэх болно. Дараагийн дугаараар баяртай үзэгчтэй.